За та өөрийнхөө логог хийх хүсэж байгаа бол та намайг сайн дагаад өгөөрэй. За одоо ингээд файл татаж авна. Sorting logo maker. За ингээд суулгаснаар та next гэсээр I accept the agreement гэд дараад next тэгээд finish гэд дарна. Тэгээд таны компьютер дээр sorting logo maker гэдэг иймэрхүү юм суудсан байгаа. За ингээд орон та энэчнээс хүснээ сонгоно. За иймэрхүү. Хадгалагтаа заавал ингэж хадгална. Export logo for publish export. Тэгээд desktop дээр хадгалж болно. Ямар нэгэн нэр. Тэгээд энэ гараад ирж байна.